За ингээд өөр ертөнцөд дахин төрсэн боксчны part 2. Өмнөх part дээр манай Кали нэг өндөр ногоо нөхөртэй зурлахаар болоод дууссан. Одоо тэгээ шууд үргэлжлүүлье. Ногооны урт мөчтэй бас далаастай зөхөж байна. Гэхдээ давуу талаа ашиглаж чадахгүй юм. Тийм учраас тэр бол зүгээр л том шок. Гээд Кали ногооноо хэд зөхөөгдөг. Тэгсэн ногооноо аргачлаад нөгөө хоёр нь манай өнөрөө давшаад ороод ирдэг. Гуруулаа над руу дээрч байна уу? Чи надаас илүү гарч чадахгүй болохоор тоогоор илэрхэж байна тийм үү? Амаа хамхаач гээд манууник полиццоож байсан Торрес. Чи нэг эсрэг нэг тулаанд юу хачи юм гээд байгаа юм бэ? Чи Калигийн талд ороод байгаа юм уу? Би хинээш талд ороогүй. Надад зүгээр Кали зодуулчаад жүжиглээд байгаа нь хөр ядаргаатай санагдаад байна. Би зодуулаагүй. Би хамгаалалтаа бууруулсан байсан. Тэгвэл дахиад нэг эсрэг нэг тулалд би шүүгчий. Хүрээд ирэхтэй Кали. Энэ хүү чинь яач гавэ? Ямар удаан цохилт вэ? Гээд Кали ногооногоос бултаж байгаад нэг дээрэлтээр ногооноог ялчна. Тэр яг л туршлагатай боксчин шиг харагдаж байна. Түүний аварга байсан. Тэгэхээр түүнд авьяас байгаа бах. Торрес. Юу, бид хоорондоо хийгээд байгаа юм байхгүй. Чи намайг үзий яддгүй байсан юм уу? Ягаа надад тусалж байгаа юм бэ? Чам шиг юм тайлбарлаад авах хэрэг байна уу? Одоо арилж үз. Ямар ч тааж үүнээс хойш манай Калитай нөхдөө догдох үхээ болсон юм да. Яг энэ үеэр бараангууд олфын зочны өрөөнөөс нэг хүн гараад тавьж байгааг саарлаа гшраад. Энд чинь арай эзэн. Би таныг энэ тулаанаас татгал згэж хэлээ үздэй. Манай тал зөвхөн анхлан суралцагч л байгаа. Чи дуугүй байж болох уу? Ямар тааш Доремон жинхэнэ боксч авчраагүй. Чи ч гэсэн сайн байвал ялж болно. Сайнуудаа тулаанд бэлтгүү эсвэл хуруунуудаа зэлжүүлэх үү? Энэ бол тушаал. Хамгийн сайн гурваас сонгоод ир. Би Доремоныг төвчээр алдахыг хармаар байна. Сарлаа өгш маань дотроо үнэхээр зэвүүждэг гэж хэлээ. Одоо яах вэ? Сайнуудаа 3 хоногт бэлтгэээс өөр сонголтгүй болвоо. Торрес, Кичо, Кали. Би таагуурыг 3 хоног бэлдээ Доремоны бэлтгэлийн камп эсрэг тулалдуулахар шийдсэн. Багшаа, та энэ багийг ялна гэж бодож байна уу? Таагуурыг ялгах том байгууламжтай. Хэрвээ бид ялагдвал үхэхгүй. Эзэн чамайг өхүүлэхгүй. Учир нь чи түүний өмч. Тэгэхээр та биднийг ялж чадна гэж дуудсан байханд тийм үү? Торрес, бусад багш нартай тулааны бэлтгэл давт. Чи 3 хоногт илүү туршлага хоримтлуулах хэрэгтэй. Кичо, чи айцаа барих хэрэгтэй. Чи сэтгэл зүгээ бэлд. Эцэст нь Кали, ямар нэг зүйл хэрэгтэй бол надад хэлээрэй. Би зүгээр чамайг сүүл дажгүй харагдсан болохоор сонгосон. Тэгэхээр чам надад бэлдсэн юм байхгүй. Тэгвэл надад миний бэлтгэл туслах нэг хүн хэрэг болох нэ. Битгий бие бариад бай. Чиний өрсөлдөгчөд туршлагатай ч гэсэн тэд ч бас хүн. Тэд ямар ч хүчтэй байсан чи зөхөх юм бол тэд унах болно. Газар дуунчих гээд хүлчин чичирч байсан чи ялах гэж байгаа юм шиг жүжигэл. Чи өрсөлдөгчдөө өөрийгөө өхөшгүй гэж мэдрүүлэх хэрэгтэй. Тэгээд Торресыг амраад байжсэн Кали хааны наан зогсож байдаг. Чи чинь тэнэг юм уу? Энийг шид гинэ. Зүгээр миний хэлснээр хий шид. Би юу ч мэдэхгүй шүү. Кали маань даан чин чулуунд оногдоод энэ монхон маань дуусна. За юу гэж тийм болох вэ? Бултын штэ. Кали юу нь ягаад ийм бэлтгэл хийгээд байна вэ? Тэгэхээр 3 хоногт булчаа нэмэхгүй учраас рефлексээ буюу хөдөлгөөн хараа өрөө сайжруулах юм гинэ. Сайн байна. Өнөө зөртөө ингэ боллоо. Энэ ч гэсэн бэлтгэл болно штэ. Чамайг да. Би та нарыг бүгдийг нь хаална. Хөөе, Валки, чи ганцаараа урт байгаа нь биш шүү. Энд чи одоо юу болоод байна вэ? Доремоныг өршөөхгүй дээ. Ногооно энд яг юу болоод байна? Би мэдэхгүй. Зүр үнийг хэлээ л дээ. Одоо бол ноцтой нөхцөл. Юу болов гэхээр Доремоны тулаанчид ирээд явахдаа манай сурагчдыг зодчхоод явчих. Бас ч гэж тийм амир гэмтэл учруулаагүй юм байна лээ л дээ. Хэдүүлээ үнэхээр ялагдчихжээ. Гээд ногооно бүр айцсан байдаг. Доремоныг ална. Чи чинь яагаад байна? Чи тэнэг юм уу? Хэрвээ чи ялагдсан бол тэгэл болоо. Ялагдсанаа марчихсан юм уу? Тийм болохоор одооноос хүчтэй боол гэж саарлаа багш хэлдэг. Кали маань одооноос бид зөвхөн үзэгчдийн төлөө бос Гадолфын бахархлын төлөө тулалдах нь кампуудын хооронд тулаан болох нь гэж боддог. Ямар ч тач 3 хоног өнгөрвөө. Энэ бол нөгөө тулааны талбар нь хоосон суудал гэж алгаа. Саарлаа өгш манайд ногоон цай өгөөд хэрвээ бууж өгөхөр бол 2 урууга өндөрт өргөөрэй гэдэг. Манайд ийг л ерөн сэглүүлчихгүй л гэж бодож байгаа юм л та. Тэгээд тулааныхаа дараа л ногооно Торрес Кали юм гинэ. Бэзэр би хамгийн ихнийх нь юм уу? Сайн хичээгээд түрээд ирээрээ. Ногооно чи өрсөлдөгчөө өөрлөгөө битгий ойртуулаарай. Ойлгов уу? Чи чинь юу яриад намангараа? Ойрхон байж цогтөх юм байгаа үсттэй. Гэт манай хүний үгийг үг гэж сонссонгүй. За ингээд талбар дээр ногооног сандраад байжсэн. Эсрэг талаас нь 14 ялалтай гэх нэг эвгүй нөхөр хараад ирнэ. Ой хүүхдээ, урт хөлөөр чамайг хүчтэй болохгүй шүү. Ногооно маань чи юм хүнээс айлгүй яах вэ? Тэр өндөр юм гэхдээ л хөөхөд. Тийм биш гэж барон Гадолф.
Энэ хүн бол барон Годолфын өрсөлдөгч барон Жошуа Доремон. Доремон гэж авчи нөгөө кампи эзэн гэсэн үг. Тулалдаж эхлэжгүй байхад ингэж болохоор барон Годолф уурлалгүй яах вэ? Эхэл. Наа чи нэр хүн муу юм уу? Бид нар ийм юм харах гэж ирсэн юм уу? Наадхаа унгаа. Чи хэр удаан зугтах гэв? Ийм юм дөртөж байдаг арчаагүй юм. Ногоо ноо. Энд чинь боксинг юм уу? Хурдан босооч. Би яаж энийг ялах юм бэ? 10, 9, 8, 7, 6. Хэрэг би унаад өгчихвөл. Хэрвээ би ганц ч цохилгүй ялагдчих бол бэлтгэлийн төвөөс хөөгдөн. Чи үзмээр байгаа юм биз дээ. Амаа таат. Би ч гэсэн боксер шүү. Ногоо ноо. Би чамаа Калид ялагдсан гэж сонссон. Энэ үнэн юм уу? Тийм ээ. Чи яагаад ялагдснаа бодож үзсэн үү? Үгүй бодож байгаагүй юм байна. Би өөрийн нүдээр хараагүй чи ялагдахааргүй байсан. Чамд боксийн давуу тал байгаа. Чи өндөр уртгаар хөлөөсөө ашиглаагүй бололтой. Чи 50 байдлаа алдаж төвчээргүй болсон. Тэгээд л Кали чамд ойртсон. Тэрийг энд чивэл угаасаа ялагдана. 50 бай. Битгээ түүнийг өөртөө буу ойртуул. Дайралтыг нь тасцсан зогсоо. Гэсэн зөвлөгөөг дагаад ногоонд нөгөө нөхрийг зөгчнө. Миний нодрог түүнийг зөгчлөө. Би түүнийг зөхөхөд бэлэн байна. Гэтэ тэр өндөр учир өнцг нь хэцүү байна. Бас хамгаалаад байх ч хэцүү юм. Би чамайг намайг зөгж байгаагаас чинь чага зөгчих бол чи дуусаа. Гэтэл ногооноо бултаад өрсөлдөгчөө нам цохоод ялчна. Би яллаа. Энэ хоёр барон Годолфын нэгэд харин Доремон ууралцсан байдаг. Годолф бүр согтцсон ялагдвал уурхаар явуулна л гэж үүдэг. Саарлаа өгшөөлгөөр эзэн согтуу байгаа. Аюулд орсон бол бууж өгөөрэй. Би дараа нь аргална гэсэн. Тэг хэрэггүй. Учир нь би яална гэж Торос хэлдэг. Гэхдээ тэр Торостой тулалдах хүн арай л өөр төвшний хүн байна гэж Калеман жаахан санаа зовно. Зя хоёр тулаанч маань төвжэн дээр гарч ирвэ. Энэ нөхөр бол би шал өөр шүү. Өвдмөргүй бол одоо бууж өг гэдэг. Торос бол олон юмэрлгүй шууд тулалдъя л гэдэг. Эхэл. Энэ хоёр тэгээд гал гарсан тулаа үзүүлнэ. Хэдэн удаа намайг цогчов. Чи бусадтай тулалдаа сурсан бололтой. Гэтэ би чамайг ялуулахгүй. Гэснээр Торосыг тохиолдчихно. Ирхэмээ. Тохоогоо ашиглах чинь алдаа штэ. Тулаан дундуур ийм санамсаргүй юм болж л байдаг штэ. Чамайг овоо юм сурсан гэж утсан юмсан. Ойлголоо. 18 хүн миний гарч хөрсөн. Би төвшний тулаанч болж чадаагүйч ахмад байгаадаа бахархаж байна. Гэхдээ энэ нөхөр ердөө л анхлан суралцагч. Яагаад унахгүй байгаа юм бэ? Калиш түүнийг зэрлэг бас хүчтэй юм гэж бодож байдаг. Торос бүр өрсөлдөгчийнхөө шүдийг цөм цохоод ялчана. Саяных ч сайн байлаа. Бас үзэгчдийн хүлээлтэнд хүрлээ. Кали, бидний ялалт чамаас шалтгаална шүү. Мэдээж би ялчгаад буцаад ирнэ. Доремоны кампийн 11 ялалтай сүүлийн тулаанч Борито. Харин Годолфын талаас Кали. Хүмүүс бол манай үнийг наачаар нь ялахгүй. Манай гэрээ хүүхдүүч тэрнээс том гэд их доош нь хийж байдаг. Энэ яс. Тэд хамгаалтайнуудаа буурууллаа. Энэ дээр бид амархан ялах юм шиг байна шүү. Мэдээж энэ дээр бид ялахгүй сонир бицтэй. Энэ удаач би чиний тулаанд хүлээлттэй байна шүү, Кали. Уучлаарай, гэвч би чамайг ялуулахгүй. Тэр боцноос хурдан аюултай юм. Бас миний хөдөлгөөний хороод байна. Яаж игээд эндээс тухтах хэрэгтэй. Чиний зөвхөн хүчгүй юм байна. Аятайхан үзэлтэй чиний өрсөлдөгч чинь жаахан хөөхөд 11 ялалтай юу? Яагаад нудрага ашиглахгүй байгаа юм? Та намайг ялуулахгүй гэсэн биз дээ. Нудрага аятайхан ашиглаач. Тэр үзэгчдийг ашиглаж байна. Би чамайг яах галгүйг мэдэхгүйч би чамайг нийцлэн. Хүрээд ирлээ. Энд чинь нэг анхлан суралцагч муу юм уу? Тийм хурц мэдрэмжтэй юм гэж юу? Борито, яагаад энэ туруухан анхлан суралцагч ганц ч цохиж чадахгүй байгаа юм бэ? Тэр зүгээр нэг анхлан суралцагчаас өөр шүү. Кали, тэрэнд өөрийгөө бусад тулаанчдаас өөр гэдгээ харуул. Тэр үргэлж баруун цохиж байна. Зүү үлгэлт. Чи тэгээд намайг цохиулмаар байгаа юм уу? Намайг харал та ийм биер цохиулвал хэдийн хэсэг болно? Гүйгүй, чи тэгээд цохихгүй бол яаж ялах юм бэ? Төгс цагийг хүлээж болтно. Хөдөлгөөнийг нь уншина. Хөл биеийн дээгүүр хэсэг мөр бэлхүүсийг нь анхаарна. Тэгээд дайрч эхлэхэд нь миний туршлага мэдрэмж намайг ялуулна. Тэр түүнийг цогчлоо. 2 дахь удаага. Хөдөлгөөнийг нь уншина. Тэр чадлаа. Яаж юм болдог байна? Битгий босолдоо. Би баруугаараа дахиад ашиглаж чадахгүй нь. Зүгээр л буугаад өгч. Чи харах шиг юм. Би чамайг бяцлана. Гэснээр Борито Калиг нүдрүү ил цацчдаг. Одоо харж чадахгүй бол ингээд дууслаа. Энд чинь алдаа штэ. Энэ бол түүний анхаарлыг байсны алдаа. Газар унаад гарандаа эзтэй болох нь энгийн үзэгдэл үсттэй. Би энэ ертөнцид боксч тасахгүй нэ. Энэ өвдөж байна. Гэсэн нөгөөгч нь манай үнийг мангар хоол цогчно. Чи юм уу?
Ингээ дууслаа. Кали маань юу ч харж чадахгүй байгаа ч гэлээ тайвшраа түүнийг баруунаараа цохино гэж бодоод буртчдаг. Тэгээ зөв болцсныхаа ачаар түүнийг нам цохиж унгаваа. Ингээд Кали яллаа. Сарлаа багш манай дээр бахархаад бараангод бол манайдыг гахаамгаар шагнаад хэдэн сар өнгөрвөө. Ямартай ч манай хэд боксч нөө болоо тариаланчод болцсон юм уу гэсэн үгүй юм байна лээ. Та нар Калигаас өөрчлөлт харж гэнэ үү? Арай булчинтай болсон мөгөөс. Тэгээд манай хэдийг нэг хүн та Дүүкийн фестивал оролцох юм уу гэж ийдэг. Ногооноо болохоор бид хэд анхсан суралцагчид учраас дахиад жил хүлээх хэрэгтэй гэж хэлдэг. Тэр наадам дэргүүд юу их юм? Чи тэнэг үү? Гол юм нь боксинг. Манай эзэн Дүүкийн танилуудын нэг. Гадоолф Доремон 2 яга өрсөлдөд байгаа вэ гэхээр Дүүкээс хөрөнгө оруулалт авах гээд байгаа юм штэ. Одоогоор Доремон дав байгаа. Ойлголоо. Жил болжээ. Хөөе бидэнд дахиад нэг жил өгөөч. Бид сүүлийн тулаанд бэлтгэлтэй байсан ч бас азтай байсан. Дүүкингээс захидал ирж тэд биднийг сүүлийн тулаандаа яалсныг мэдсэн бололтой. Би чамд хугацаа өгмөр байгаач Дүүк тэр гурыг хармаар байгаа юм байна. Гээд энэ нь татгалж болохооргүй том үний санал байгаа болтой байдаг. Тэгээд маргааш хөдлөн. Тэр гурав одооноос жинхэнэ боксч тэднийг тамгал гин. Орсон хэвээр хүн шүү. Гэхдээ боксцоор байвал баяр хүргэе. Чи боксчин болсон биз дээ. Чиний ачаар би хүчрхэг хүмүүсийн дэргэд алхдаг боллоо. Чи надтай яриад байгаа юм уу? Тийм ээ чи. Нөгөө хоёр нь бантаастай. Азаа болохоор манай үнийг наадам дээр бэлтгэлийнхээ үр дүнг харуулаарай гэдэг. Ногооноо маань бидний хадагтай ч хөөргөн шүгнээрээгээл. Калиж тиймээс гэж дотроо боддог. Эзнэр алуулмааргүй бол амаа мэдж ирээрэй гэж туурас анхааруулдаг. Тэгсэн ногооноо тоосон жимгүү. За юунд нь санаа зовдөг юм Кали. Наад нөхөр чинь чам дуртай заа юу гэж байсан. Чимээгүй гаач боолоодаа гээд манай эдийг чимээгүй болгоно. Өрөөж уулж манай эд гүүр нурсан учраас ууланд хоноглохоор болсон юм байна лээ. Тэгээд нэг зэрэгтэйгээ Борон Годолфиг юм ярьжсэн цаагуур нисэх хүмүүсийн чимээ гараад урд явъя гэхийн завдалгүй сум харваад эхэлдэг. Цэргүүд нь Борон Годолфиг хамгаалж байх үеэр манай эд бут руу орж Сарлаа багшаар гаваад хайлуулцгаагаад эзэн болон залуудагтайг хамгаалахаар болдог. Калиж гүйж байсан Годолф ягаад байна гэсэн азаас үг тэргэндээ одоо ч байгаа гэдیں۔ Тэгээд харсаар байхад нэг дээрэмчин аль хэдийнэ тийшээ гүйж байдаг. Ядж байхад нилээд хүчтэй бололтой Калиг сэлмээрээ унгаачаад яваад өгнө. Манай Калиж бууж өгөлгүй хойноос нь тулаад очсон. Чи боол шиг харагдаж байна. Хамт явах уу гэдэг. Чи намайг илсүүлмээр байгаа юм бол яагаад над руу сэлэм далаагаад байгаа юм? Хэрвээ би чамтай явбал дээрэмчнээс цаашгүй юм хийнэ. Гэтэл чиний түүхтэйг үл ингээд дуусгах нь гэдэг. Калиж бэлтгэлтэй хөдөлгөөн байна. Гладиатор уу? Тийм ээ. Би 42 ялалтай гладиатор. Манай үүдгээд ингээд үзвэл барахгүйгаа мэдээд бултаж өгөөд азааг аваад ус руу үсэрчдэг. Ашгүйдээ тэр амьсгалж байна. Та зүгээр үгээд азаа маань ухаан ордог. Калиж болсон юмнуудыг ярьж өгсөн. Азаа тэгээд ямар нэг гал асаагаа ч гэсэн Кали. Ноднууд бүгд чихтэй байна. Бас бид нар баригдаж магадгүй гэдэг. Кали тэгээд азааг нөт хувцастайгаа байгаад байвал ханиад хүрэн шүү. Хувцас тайлбал арай бага даарна гэсэн. Азаа. Чи намайг хувцас тайлгээд байгаа юм уу? Ичдгүй амтан бэ гэдэг. Тэгээ буруугаар ойлгоорой. Хөлдөж үгснээс л дээргэх гэсэн юм гээд Кали цаашаа хараад суусан. Чи хөөрхөн чанга болжээ. Учир нь би таныг хамгаалах ёстой. Тэнд ямар нэг зүйл тохиолдвол эзэн намайг аашна. Гэтэл азаа битгий эргэж хараарай. Харах юм бол ална шүүгээд нөөц хувцас тайлнаа. Бас тэгсэн хэдий ч хоёулаа дараа чичрээд байгаа болохоор Кали хоёр сонголт байна. Биеэ хөдөлгөж дулаацах эсвэл нэг нэгэндээ наалдах сонголт байгааг хэлнэ. Би зүгээр. Кали тэгээд хэд сүнэснээ босоод азааг сугадаад суучдаг. Тэгснээ ингэж өвлийн цэргүүд хүтнийг давдаг юм танд таалагдахгүй гэж болгоч. Танд ямар нэгэн тохиолдвол би үхнэ гэдэг. Манай хоёр энэ чихтэй өглөө болговоо. Тэндээсээ гараад явцгааж байсан азаагийн гидсэн дунгардын Калиж загас өрөөд миний хадагтай таач гэсэн эдний үстэйгээ загсны мах өгдөг. Манай хоёр тэгээд уртгал сөрөөд явбал нөгөөдийгээ олно гэж бодоод хэлж байсан. Гай газар доороос гахаа мод ноцроос гэдэг шиг нөгөө дээрэмчин гладиатор гараад ирдэг. Тэгээд наад эмхтэйг чинь зарнаа аль гээд байхаас гадна манай Калид бол мөчөрж байхгүй нөгөө гарын гинчин чалга гараараа л үзэхээс өөр сонголтгүй. Эсэг бултаад өвшөглөөснийхээ дараа Кали урагшлаад сайхан илэгдчихдэг. Нөгөө сэлэм нь Калигийн хамрыг шүргээд өнгөвнө. Тэгэд Кали угаасаа л ойрцох ёстой болохоороо түүнд дөхөж очоод эрүүл үн сайн зөхиод энэ дээрэмчнийг мод руу аваад шидчихдэг. Калиж өөрөө ямар ч тамиргүй болсон байх ба энэ хүл царайлаад аландаа гэж төвтж байгаа дээрэмчнийг азаа цааш нь харуулад түүнийг 100 удаа алсан ч багтна гэдэг. Кали бүр энэ эмхтэй яв шингийн биш гэж боддیں۔ Энэ үйл явдлын дараах нь аврах баг ирж манай хоёрыг аварнаа. Кали маань жаахан дээгүүр зүсүүлсэн бол сохрох байжээ. Кали, миний өхнийг аварсанд баярлалаа.
Тэр чинь миний үүрэг штэ. Суугаад амар. Энэ бол тушаал. Чи тэх ёстой гэснээ цэргүүдээ уралснаа. Чиний гладиаторыг яалсан чинь үнэхээр гайхалтай юм. Чамд нууц уугаа юу гэтэл тэд намайг дутуу үнэлдэг. Үүнд сул орой харагдах нь хэрэг болдог гэж Кали маань хариулнаа. Ашгүй тэгээд охиныг нь аварсан учраас үнэнч боолууд болоод бүр тэргэл суугаад явж үүдэг. Зя зорьсон газараа тэгээд манайд ирлээ. Уулзалгууд же Барон Гадолф эн чинь нөгөө див гэдэг хүн чинь. Азаа бас ирсэн юм уу? Тэр яг л ээжигээ адилхан бүсгүй болжээ. Та нар Кали цаана юу гэж зогсоо гайхаж гин үү? Нэг үйлчлэгч нь өвдсөн тэгээд манай хүнд яг таарна гэд Калиг маань үйлчлэгч болгочихж. Азаа нөгөө хэд чинь царай муутай бакүйтэй болохоор чамд л яг энэ хувцас таарна гэсэн юм байна. Нэг үгээр бол туранхай л гэд хэлчихэж байгаа штэ. Азаа тэгээд тэрээ дээрээс залхаад аавдаа хэлээд Калиг аваад тусгноор явнаа. Азаа тэгээд ичтэйчгэр гаргаж ирж имрээд манай өнийг хөөрхөн эрхлүүлээд авнаа. Кали ч энэ ертөнцөд ирснээсээ хойш жимснээс өөр чихэрлэг тийм юм мдээгүй болохоор амттай юм аа гин. Тийм үү? Кали тэгээд олон дунд бантаад байж байсан нэг сони эмгэн манай өндөр хараад байжснаа бүр хурж ирээд. Би таныг зөвгнөөд өгөх үү гэдэг. Явъя хатагтай. Гүй хөвгчлөлтэй биш үү? Би өмнө нь ирээдүгөө зөвгнүүлж үзээгүйгээ зөвгнүүлэхээр болдог. Хатагтай. Таны амьдрал нэг л болж өгөхгүй байна. Их юм болгон дээ. Гэсэн Азаа бусдын адил нэг ивэн байвал амьдрал утгартай штэ. Одоо миний гэрлэл эсвэл хайрыг зөвгнөөдөг гэдэг. Кали бол дэлхий дээр энд ч зөвгнүүлдэг хүмүүс адилхан юм байна гэж бодноо. Чиний хос ойрхон байна. Гэтэ хүн болгон ч ам сайн ханцаар чи тэрнийг авч чадахгүй. Бас тэр хүүг зөвгнөөд үгүй. Яах юм бэ? Битгий юм хөлдөө байл та. Чамд алдах юм байхгүй энэ үнгүү гэж хэлээд Азаа манай үнийг ятгаад зөвгнүүлсэн. Чи их холоос эндхийн хүмүүс төсөөлөх хөргөө газраас ирж. Би хаанаас ирсэн юм бэ? Би мэдэхгүй харснаа л хэллээ. Та юу харж байна? Тэнгэрт нисдэг металл, моргуугаар явдаг тээвэр, хайрцагын доторх хүн. Юу? Энэ эмгэг юу яриад байна? Чиний тал чамайг хамгаалдаг энгийн биш нэгэн сахиус байна. Чи тулаан чуулах зөнтэй байна гэсэн Кали. Наадах чинь шал худлаа. Чи итгэвэл тэнэг байна гэд хэлчихнэ. Гэтэл Азаа би мэднэ. Боолойч хязгаараа мэдэрэй гэд гараад явчихна. Уушлаарай. Зүүн жимгэн болохоор ийм энергитэй хүн боолоор дуусахгүй гэж бодоод үлддэг. Азаа чи тунаг манай үнийг тоосонгүй. Тэгээд явж байсан 2 харуул. Чи тулаан ч юм уу? Тэгвэл манай нохооч тулаан ч юм байна гэд өгдөөд байдаг. Эднэр чинь ягаад айцгнаад байна? Би зүгээр орчихоо. Миний хууль доогоор мөлхөөд ор. Та нар жинхэнэ тулаанчаар төхөөлж үдсэн юм уу? Одоо шүргэлцөхөө бол. Юу энэ боол чинь болцгоо. Гэтэ дүг энд яаж боол байж болох юм? Энэ хүү бол миний үйлчлүүлэгч Барон Гадолфын өмч. Чи миний нүрийг улаалгахгүй юу? Би эхлээд чамайг тулаанч гэхэд итгээгүй. Чи Доромоны тулаанчдыг алсан нэг нь мөн биз дээ. Чиний мөрний булчин чинь хүчтэй юм. Гэтэл би итгэхгүй байна. Чи юу нуугаад байгаа юм бэ? Намайг уушлаарай. Би зүгээр тулаанчдын дигэмтэй уулзсандаа доглоод байна. Би одоо ингэж боллоо. Тулаан дээр уулзъя гээд дүг яваад байна. Ашгүй Кали тэгээ тулаанчдын байрлах газар дээрээ бэлтгэл хийх хамгийн гоё юм байна гэд бодоод байжсэн. 3 хоног ордонд байх сайхан байв уу? Би ч залхсан. Энэ бол бидний өмнөх тулаалцсан газараас хамаагүй том газар. Энд Доромоны тулаанчдаас гадна тусдаа тулаанчид байгаа. Азтай бол бүх тойргийн дүүрээжээ сонгогдохгүй гэсэн тороос. Би тэгээд байгаад л байгаа юм уу? Ялгаад бэлэн байна гэтэл. Инээдтэй байна уу? Гэж сарлаа багш тороосыг өшөглөө. Чи тулаанд гарахаасаа ч өмнө өгч магадгүй. Битгээ тоглоом хийгээд бай. Энд зөндөө ялсан тамирчин байгаа, бас зөндөө олон тамирчин ч үгсэн. Тулаанаас болдгүй юм бол би чамайг ална гэхин тэр. Яг энэ үеэр гинж шархираад л явцдаг. Юу вэ? Махчин байна. Доромоны махчин ирчихэж. Тэр чинь одоо юу вэ? Хүн бицтэй. Хажууд нь хүнийг харьцуулах юм бол энэ мангас. Тэр хүн гэж юу? Тэр яг л кинон дээр гардаг махчин шиг харагдаж байна. Энэ мангасан жилд 76 ялсан гинэ. Кали маань энэнтэй арайч тулалдчихэ гэж бодохгүй л байгаа байлгүй дээ. За ингээд парт 2 айлуулах сонирхолтойгоор эхлээд сонирхолтойгоор дуусгах гэж үзлээ. Тэгээд таалагдж байвал лайк дараа, subscribe дараагүй л дараад өгөөрэй.